За өчигдөр үндэсний дээдлигийн 2024-с 25 оны финалийн эхний тоглолт Тун Тааруу үр дүнгээр эхэллээ гэж хэлж болохоор байна. За бишрэлт Метал багийн легионер тоглогч Дэвин Скотт Хасын хөлгөөд багийн төвийн тоглогч Аз хоёрын ард дагцсан цохиж спортын бус алдаа гаргасан. За тэгвэл Монголын сагсан бөмбөгийн албаноос бишрэлт Метал багийн төвийн тоглогч Дэвин Скотт 2026 оны 1-р сарын 1-ний дуустал аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасаж 2 сая төгрөгөөр торгох шийтгэлийг онолоо. За ингэснээр финалийн үлдсэн тоглолтод оролцох болж улмаар BCL лигт мөн тоглохгүй болж байгаа юм байна. Үүнээс гадна Хасын хөлгөөд багийн тоглогч Аз хоёрт нэг тоглолтыг өнжиж 500 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн албаноос оногдуулжээ. За тэгвэл Дэвин Скотт гэж та бүхэндээ хэн болохыг нь баг зэрэг танилцуулъя. За түүний бүтэн нэрийг Дэвин Хенри Скотт гэдэг 1994 оны 4-р сарын 7-нд Америк нэгдсэн улсын Ohio мужийн Колумбус хотод төрсэн юм байна. За 2 м 6 см өндөр, 102 кг жинтэй, 2015 онд Инхи одын тоглож байсан Dayton Flyers багт тоглож байхдаа 9.1 оноо $7.4 самрыг дундчилж байсан юм байна. Монголд ирэхээс өмнө тэрээр Аргентин, Шинэ Зеланд, Бразил, Балкан, бүгд найрамд Солонгос улс, Итали, Мексик, Филиппин зэрэг улсуудын шилдэг лигүүдэд тоглож байсан байна. 2024 оноос Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээдлигийн бишрэлт Метал багт хүчин зүтгэх болсон юм байна. За түүний хувьд 2015 оны 8-р сард хэд хэдэн хулгай эргээр 90 хоног шоронд хоригдож 5 жилийн тэнцсэн харгалзах ялаарч мөн шийтгүүлж байсан гэсэн мэдээлэл байна. За Монголд ирэхээс өмнө тэрээр Бразилийн Фламинго клубт тоглож 2016 онд NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч гэсэн амжилтанд хүрч чадаагүй байна. За тэгвэл Аз хоёрын гэмтэл одоогийн байдлаар хэр ноцтой гэдэг нь бол тодорхой биш байна. За Rabbit Punch гэх энэ цохилт нь бол маш аюултай спортод үхлийн цохилт гэж нэрлэгдэг. Уж нөхөн өөрийгөө хамгаалах хяналтгүй үед дайралт хийдэг учраас нуруу нугасныг бэртэл гэмтэл тарих толгой мэдрэлийн системд саажилт үүсгэх аюултай байдгийг гэх маш олон жишээ байдгийг нэгийг та бүхэндээ хэлж өгье. За 2015 онд Причард Колон гэх залуу Rabbit Punch дүртөөд Тэрл Вильямс гэх залуудаа даг цэсэг рүүгээ цохиулаад хүнд гэмтэж байсныг та бүхэн энэхүү бичлэгийг харуул санаж байгаах. Түүнийг Мексикийн асар их ирээдүйтэй боксчин гэж тухайн үедээ ярьдаг байсан. Учир нь тэрээр өмнө 16 тулаан хийж 13-т нь өрсөлдөгчөө хүн цохилтоор ялж нэг ч ялагдлыг амсаж байгаагүй. За WBC холбооны авраг 2010 оны Pan American залуучуудын авраг өсөх ирээдүйтэй тамирчин гэгдэж байсан бол одоо бүх насаараа тахир дутуу өөрөө бие даан юу ч хийж чадхааргүй болсон гэдэг нь бол үнэхээр харамсалтай. Тийм болохоор залуучууд маань одоо ямар нэгэн тоглоом наадам хийхдээ ч гэсэн хүний ард дагцлуу бол хизээж битгий зохиж байгаарэ гэж хэлмээр байна. Үүнээс үүдэлтэй маш олон эрсдэл бол үүсэж болдгийм шүү гэдгийг хэлье.